Телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийн дараагийн хэсэгт нэгдсэн үндэсний байгууллагаас саяхан нийтлсэн доктортой хөгжил 2026 тайлангийн онцлог дүгнэлтүүдийг төлөвлөж байна. 2015 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн зүгээс ядуурлыг устгах, чанартай боловсролыг дэмжих, эдийн засгийн өсөлт ба зохистой хөдөлмөрийг дэмжих зэрэг нийт 17 зорилтыг баталж байсан билээ. Тэгвэл энэхүү 17 зорилтыг хангах хүрээнд бүгд найрамд хятад улс нь удахгүй Америкийн нэгдсэн улсыг гүйцэж төрүүлэх магадaltaй байгааг уг тайланд дурдсан байна. Тайлангийн статистик мэдээлэлээс харахад 2015 оноос хойш Хятад болон Америкийн нэгдсэн улсын доктортой хөгжлийн олд амжилтын зөрүү эрс багассан байна. Анх 2015 онд уг жагсаалтад Америкийн нэгдсэн улс 40-р байрт, харин Хятад улс 63-р байрт ирэмблэгдэж байна. Тэгвэл өнөөдөр Америкийн нэгдсэн улс 5 байраар ухарч 45-р байрт, харин Хятад улс 14 байраар огцом урагшилж 49-р байрт оржээ. Хоёр улсын онооны зөрүү 100 онооноос ердөө 0.63 пунктээр хэмжигдэж байгаа бөгөөд 2021 онд Оросын улбаны улсыг хэдийн ардаа орхисон Хятад улс тун удахгүй Америкийн нэгдсэн улсыг бүрэн гүйцэх бодит төлөв харагдаж эхэллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын үнэлгээгээр бүгд найрамд Хятад улс нь ядуурлыг устгах, хүн бүрийг тэгш боловсрлоор хангах зорилтуудаа амжилттай биелүүлсэн гэж өндрөөр үнэлэгджээ. Гэсэн хэдий ч далай тэнгис болон хуурай газрын экосистемийг хамгаалах, хэвлэлийн эрхчлөлийг хангах зэрэг ихээхэн зорилттой нүүр тусаар байна. Харин Америкийн нэгдсэн улс нь дэд бүтцээ хөгжүүлэх, инновацийг дэмжих чиглэлд тэргүүлж байгаа боловч өсгөлэн болон нийгмийн тэгш бус байдлын асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй ухралтай гарсан байна. Энэ жилийн тайлангаар Хятад болон энэтхэг улсууд доктортой хөгжлийн индексээр хамгийн их урагшилсан орнуудаар нэрлэгдээд байна. Дэлхийн нийтийн ерөнхий төлөв байдлын хувьд нэгдсэн үндэсний байгууллага нэлээд гутранг дүгнэлт гаргасан. Одоогийн хурдцаар явбал 2030 он гэхэд доктортой хөгжлийн 17 зорилтын нэг нь ч бүрэн биелэх боломжгүй гэж үзсэн бөгөөд ялангуяа доктортой хотчлт, далайн экосистемийг хамгаалах асуудлууд хамгийн ихээр хоцрогдолтой байгааг анхааруулжээ. Энэ оны жагсаалтыг Финланд, Швед, Дани зэрэг Европын Скандинавын орнууд уламжлал ёсоор тэргүүлсэн хэвээр байгаа хэдий ч эдгээр орнууд уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх тал дээр хүчин мөхсдөж байна. Энэ удаагийн тайлангийн хамгийн их анхаарал татсан үзүүлэлт нь нэгдсэн үндэсний байгууллагт суурилсан олон талд хамтын ажиллагаанд оролцох байдлаар Америкийн нэгдсэн улс 193 гишүүн орноос хамгийн сүүлийн байрт бичигдсэн явдал байлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын анхлан байгуулагдсан хамгийн том санхүүжүүлэгч тус улсын сүүлийн жилүүдэд байгууллагын төсвөөс 570 сая Америк долларын санхүүжилтийг танаж хэд хэдэн чухал агентлагаас нь гарсан өөрсдийн бүтээсэн олон талт системээс улам бүр нүүр буруулж буй хэрэг гэмээр судлаачид хатуу шүүмжилж байна.